Цагт үзэх энэ уран бүтээлийн зохиолыг бичсэн гэх зохиолч Гадваргийн Алтан хаалт баяр хүргэе. За мөн нэгдүгээр найруулагч Инх тайвны анх жаргал. За манай уран бүтээлч нэрээ хэлэхээр гарч ирээд байгаа. За төмөр тогоо асайд найруулагч төмөр тогоогийн даш сурмаа. Нэгдүгээр зурглаач Сүхбаатарын болт. Гэрлийн техникч Даваад оржийн Дандан дорж. Энэхүү киноны ерөнхий зураглаач Эрдэнэ хилгийн Батэрдэн таныг нөгөө тайзнаа урьж байна. За мөн одоо нэгдүгээр зураглаач Баатар сүргийн Төгөлдөр Чулуунбаатарын Солонгоо Хэрлэнгийн Нандин цэцэг. За уран бүтээлч нас гарч ирээд байгаарай. Зургийн дарга Булган доржийн Уран тамир, мейкап артист Бадарчин Одон чимэг, Эрдэнэ сайхны Оюун Эрдэнэ, эвлүүлэг Нямхуугийн Батболдо, CGI буюу компьютер граф Амболдын Идроватор, мөнгө тавилт Нямхуугийн Батболд, саунд найруулагч Гомбодашийн Батмөнх, бөм оператор Батбаярын Үлзий орших. За мөн энэхүү киноны продюсер маркетингийн менежер Сүхбаатарын Ангар таныг тайзнаа урьж байна. Баясгалангийн Мөнх баяр, Тэмүүжингийн Сэлмэг, Making movie Мөнхбатын Ган төмөр, Бямбад оржийн Ануужин, Нэргүйн Бат төмөр. За постер дизайнер Зоригтын Гончиг. За продюсер Цэрэн Найдвдын Амгалан Баатар, тогооч Цагаан Чулуун Үлзий жаргал та бүхнийг тайзнаа урьж залж байна. Манай асайд найруулагч Хишиг жаргалын Бүжин там. За уран бүтээлчдийг сайн хаалт ашиж байна. Баяр хүргэе. Одоо Монголын кино ургийн уран бүтээлчд одоо миний ингээ анзаарч байгаагаар бол дандаа гоё залуучууд болцсон. Үнэхээр залуу усуд гэдэг бол нойртой, нойргүй, хоолтой, хоол бид нар нэрээ уран бүтээлийг бол нэрээ умалзуулдаг. Тэгээд залуучуудаараа бас бахархаж байна. Та бүхнээрээ баярлалаа. Мөн бас миний би энэ уран бүтээлд бас продюсераар ажилласан. За та бүхэн уран бүтээлчтэй бас одоо энэ хүү тайзан дээр бас талхал дэвшүүлье гэж бодож байна. Баярлалаа. Сангад өнхөө уран бүтээлийг одоо өөрийн авьяас бэлэг, ухаан, ухаан, за дотоод мэдрэмж ингээд бүхэл зүйлээ шахун ажилласан энэхүү киноныхаа гол дүрийн жүжигчдийг та бүхнийхээ өмнө өрн залах таатай байна. Ингээд манай одоо киноны үндсэн дөрвөн гол дүртэй. За ингээд энэхүү киноны нацгийн дүрд доржийн ганцлага тайзнаа урьж байна. Баяр хүргэе. За мөн манай энэхүү киноны одоо ээлжийн дүр тоглосон Батсүрийн Дөвшин жаргалагч маань одоо Эрдэнэтийн театрын жүжигч Эрдэнэтэд одоо театрын ажилтаа байгаа бас ирж амжаагүй. Гэхдээ биднийг одоо ингээд онлайн лайваар одоо ингээд харж байгаа. Баяр хүргэе танд. За мөн энэхүү киноны ганц одоо бас залуу эмэгтэй охины дүр тоглосон манай дуучин одоо ээнэгээ дуучин маань бас үнэхээр ингээд жүжиглэх ур авьяас ихтэй ийм сайхан авьяаслаг охин байгаа. За манай их гэрлийн хувьд энэхүү кино хамгийн анхны буюу гол дүрийн одоо эмэгтэй жүжигчнэр ажилласан. Үнэхээр одоо мэрэгжлийн бус хүн гэхэд үнэхээр мундаг, авьяас, бэлэг, чадвар, ухаан, дэвсвэр, дэвчээр бүхий зүйлээ бас энэхүү кинонд шавхан ажилласан. Дүүлээ бас талхал дэвшүүлээ. Ингээд даш цэвгийн их гэрлийнхаа тайзнаа урьж залъя. Баяр хүргэе. Мөн энэхүү киноны бас нэгэн гол дүр болох. За бид бүхний сайн танил манай мэрэгжлийн одоо жүжигчин Рашин Отгон баяргаа тайзнаа урьж байна. За баяр хүргэе. Бид бүхний бас саналыг хүлээн авч энэхүү уран бүтээлээр хамтран ажилласан нийт жүжигчдтэй одоо чин сэтгэлийг талархал дэвшүүлье. За ингээд энэхүү киног энэ уран бүтээлчдийг бүгдийг одоо бүгдэнд базаж өөрийнхөө ур ухаан өөрийн одоо менежмент юу гэдгийг одоо ингээд бүхэл зүйлээрээ чиглүүлж базаж энэ баг хамт олоныг нэг одоо атгсан гар шиг байлгаж ингээд энэ хугацаанд уран бүтээлийнхаа чанар чанасаас сэтгэл зүрхээ зориулж ажилласан эрхэм найруулагчгаа та бүхний өмнө өрн залъя. За та бүхэн бас аимшигын одоо хоррор жанрын кино үздэг хүмүүс бол сайн мэдэх бах манай Мэлмийн Entertainment-ийн одоо захирал ерөнхий найруулагч
Алтан гэрлийн Баттулга таныг тайлбаръя. Баярлалаа. Энэ киноны ерөнхий найруулагч Баттулгыг тайлбаръя. Баярлалаа. Одоо энэ уран бүтээлчдийг бас нэгэн гард ор зангидж энэ уран бүтээлийнхаа ард одоо сая бид нэг 7 цагт ингээд киногоо нэг хүртэл ингээд бидний хөдөлмөр хөлс юмнууд ингээд явж идэг. За тэгээд кино уран бүтээл гэдгийн хамгийн сайхан зүйл бол бид нэг баг хамт олон болж ажиллах, нэг цул болж ажиллах байдаг. Кино уран бүтээлийн ажил гэдэг бол тоосго хүрдгөөс одоо шал ундаа ажил байдаг гэж би ойлгодог. Энэ бол одоо ур ухааны ажил байдаг. Энэ бол одоо мэдрэмжийн ажил байдаг. За ингээд энэ баг хамт олонны мэдрэмжийг хамтдаа 19 цагаас 7 дугаар танхимд хүлээж авах үзэхэд бэлээ. Баярлалаа та бүхэндээ. Ингээд бид бүхнийг бас хүндэтгэн найз нөхөд ах トゥ одоо бүх хүмүүстээ бидний уран бүтээлийг хүндэтгэн цаг цаваа зориулж бас ирсэн явдал чин сэтгэлээ талархал дэвшүүлье. Мөн өнөөдөр Тэнгис кино театрт хүрэлцэн ирсэн үзэгчид маань хажуу өрөө уран сайхны киног бас үзэж сонирхоорой гэдгийг та бүхнээс хүсэх байна. Одоо тун бодлого бас дэлхийн нийтээрээ бас одоо аимшигын баяр болох гэж байна тийм ээ. За тийм болохоор залуучууд маань нөгөө сайхан киног та бүхэнд сэтгэлийн таашаал өгч чадах байхаа гэж би одоо итгэж байна. Ингээд хамтдаа хэдүүлээ киногоо хүлээн авч үзье. Ингээд уран бүтээлчдэд талархал дэвшүүлье. Ингээд ерөнхий найруулагч Баттулгыг бас микрофоны өмнө өрье. Уран бүтээлчдээ бас чин сэтгэлийн үгээ хэлэн хөнөө өрж байна. За та бүхэнд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За тэгээд алгын чинийхэн цаасан дээр бичигдсэн Алтан хаад бүтээлийн санаанаас үүдэлтэй хажуу өрөө гэдэг энэхүү зохиолыг кино болгоход хамгийн хүүрэг гүйцэтгсэн хоёр продюсертаа маш их баярлалаа. DJ-шээ маш их баярлалаа. За энэ хэд маань байгаагүйсэн бол энэ кино хийгдэхгүй. Тийм болохоор продюсер гэдэг бол кинонд хамгийн том үүрэгтэй хүн. Намайг дэмжиж, манай багийг дэмжиж ялсан та хоёртаа болон DJ-шийнхэнтэй маш их баярлалаа. За тэгээд продюсер найрлагчийн саналыг хүлээн авч уран бүтээлд минь хамтран тоглосон та бүхэнд маш их баярлалаа. За дараад нь мэдээж кино уран бүтээлийг арын баггүйгээр төсөөлөхий аргагүй. Миний хамт олон маш шаргуу, өвгөө өөрсдийн ажилдаа гарамгаа байж богино хугацаанд ихийг хийж бүтээлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд эцэст нь кино театраар та бүхэн Монгол сүнсний аимшигыг үзээрэй гэж хэлье. Баярлалаа. За энэ орой хүрэлцэн та бүхэндээ маш их баярлалаа. Хажуу өрөө уран сайхны кино өнөөдрөөс эхлээд бүх кино театруудаар гарна. Хөтлөгч хийгээд байгаа боловч манай чин зэрэг манай киноны бас продюсераар ажилласан. Бид хоёроос хамтдаа продюсер ажлыг гүйцэтгэж татаарсан шинэ. За баярлалаа. Уран бүтээлийн багийнхандаа маш их баярлалаа. Өнөөдөр цаг зав ажил нь бас таарад өнөөдөр яг энэ ирж чадаагүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ бид нартай хамт байгаа манай уран бүтээлчид бас маш олоола бас байгаа шүү гэдэг та бүхэндээ хэлье. Манай мейкинг хийж байгаа маркетингийн багийнхан маань үрт яг одоо энд ажиллаа бас хийсээр байна. Та бүхэндээ бас бүгдээрэнд маш их баярлалаа. DJ-шийнхандаа маш их баярлалаа. Одоо 19 цагаас бүгдээрээ 7 дугаар танхимд хажуу өрөө киногоо хамтдаа хүлээн авч үзцгээе. Цаг маань болж юм. Дээшээ 2 давхарт гараад баруун эргээд чигээрээ яваад цоо шин танхимд бүгдээрээ хамтдаа цоо шин киногоо хүлээн авч үзцгээе. Баярлалаа. Хайртай шүү багийнхандаа. За баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Би бас одоо багийнхандаа хайртай шүү. Та хэдийгээ за яах вэ? Дараа нь хэдий хайраа зарлаа те. Гэхдээ ер нь бол ингээд одоо ингээд багийнханаа харахаар айгүй гоё байдаг. Энэ бол уран бүтээлчний бас сайхан. Бид нар одоо ажлын явцад бол биедээ нэг тэр булган хайраа зарлаад байж чаддаггүй. Тэгээд өнөөдөр бол бидний та нарын баярын өдөр шүү. Та бүхнээрээ бахархаж байна. Баярлалаа залуучуудаа. Хэдүүлээ Монголын ард түмэн айц давтуулаад өгье. За ингээд 7 дугаар танхим та бүхнийг өрж байна. Киногоо үзэж дуусаад гарч ирээ. Манай ажилчид бас одоо та нараас анхны одоо нээлтийн киноны сэтгэл авна. Тийм учраас манайхан бити одоо тараад нөгөө манайхны ингэдэг шүү. Титр урсгал шууд гараа явчихдаг шүү. За тэгээд нэг титрээ бүрэн дуусгаж үзчихээ. Тэгээ хэдүүлээ бас нэг сэтгэлдээ одоо манай уран бүтээлчд бас өгөхийг бас та бүхнээс хүсэж байна. За ингээд хажуу өрөө уран сайхны кино одоо 24-өөс бүх кино театраар гарч эхэлж байгаа. Ингээд та бүхнийг хажуу өрөө уран сайхны кинонд
дуглан сууж таахан болгоо гэж урьж байна.